За Андре Моро гэдэг хүн хэлэхдээ Уильям Шекспир, Honoré de Balzac, Лев Толстой нар бол хүн төрөлхтний утга зохиолыг босгож ирсэн 3 багна гэж хэлсэн байдаг. Толгойн 3 чулуу гэх юм да тий. За энэ 3 суудын нэрс түүний олон янзын хувилбараар үе үеийнх өөрчлөгдөж ирсэн боловч Лев Толстой нэр хизээч энэ толгойн 3 чулуу гэдэг нэрнээс хасагдаж байгаагүй. За Толстойн хувьд бол өөрөө Михаил Лермонтовыг шүтдэг. За түүний хувьд бол утга зохиол бол өөрийгөө босгож ирэх хамгийн чухал зүйл гэж үздэг юм хүн байсан байна. За энэ талаараа ч өөрөө нөгөө тэмдэглэл дээрээ бичсэн байдаг. За 1903 онд өөрийн дурсамжаа бичиж эхэлсэн боловч энэ хүн харамсалтай нь өөрийнхөө дурсамжийг бичиж дуусгаагүй. Frame podcast-ийн утга зохиолын задлан болон энэхүү эхэлж байна. За та бүхэн мэдсэн бах. Өнөөдөр бид нэр Лев Николаевич Толстой, за гүн Лев Николаевич Толстой гэж хэлэх нь зүг баг. Яагтвэл эцгийн талаас авал язгууртан гаралтай. Өөрийнх нь өвөг эцэг бол бүр Пётр хааны үеэс эхэлж гүн цолыг авч ингээд үе уламжилж явсан ийм одоо гэр бүл байгаа. За ингээд Лев Николаевич Толстой гэдэг энэ агуу зохиолчийн бичсэн олон зохиол байдаг, олон тууж байдаг. За тэдгээрээс өнөөдөр бид нар Frame podcast-та Крецеровын санаат гэдэг туужийг задлан ярихаар боллоо. Манай Frame podcast-тай хамтарч ажиллаж байгаа Amo application нь Монгол улсад зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт дижитал хувьсгал авчрах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Инновацид суурилсан хэрэглэгч төвтэй үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх Монгол орны аль ч бус нутагт аялж байгаа хэн бүхэнд буудал, guest house, жуулчлалын бааз захиалах боломжийг гар утаснаас ганцхан товчлолоор шийдэх боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм аа. За өнөөдөр надад хамт Дэлгэр бат маань байна. За Дэлгэр баттаас энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Крецеровын санаат. За дөрөвний өмнө бас Толстойн тухай бас ярих хэрэгтэй баг. За эхэндээ би баг зэрэг дурдсан. Бас нэг зүйл нэг бол Пушкинтэй эхийн талаас холын хамаад. Ийм одоо хүн байна. За Даймбайн их болон Анна Каренина зэрэг романуудыг бичсэн. За Оросын зохиолч гэхээс гадна зарим судлаачдад Оросын гүн хаан гэж явдаг. Дэлхийд ер нь нэлээд өндрөөр үнэлэгддэг юм зохиолчийн нэг. За үзэл бодлосоо 1901 онд албан ёсоор Оросын үнэн алдарсны сүнс хөөгдөжсэн. За Оросын эзэн хааны одоо шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн 1873 онд болсон байдаг. Утга зохиолын салбарт Нобелийн шагналд миний мэдхийн лав 4 дэвшсэн. Тэгтээ аваагүй. Тэгтээ 4 дэвшсэн. Дараа нь одоо чинь 1902 онд дэвшиж байгаа, 3 онд дэвшиж байгаа, 4 онд дэвшиж байгаа, 5 онд дэвшиж байгаа. Ингээд цаашаа өөрөө дэвшихээс татгалж байсан. За энэ хүн бол 1828 оны 8 дугаар сарын 28-нд одоо ээжийнхээ өв задгамжлж авсан Тулаан мужидах Ясная Поляна гэдэг газар Николай Ильич Толстой болон Мария Волконская нарын 4 дахь хүүхэд болж төрсөн. За их нь бол Лев хүүг 2 нас арай 3 арай хүрээг багтанд охин дүүгийн төрүүлэх гэж байгаад 1830 онд бол дүүгийн төрүүлээд тэгээд 6 сарын дараа бол төрөлтийн хүндрэлээс болж нас орсон. Гэхдээ ээжийнхээ талаар бол маш их дурсамжийг бичсэн байдаг. Тэгээ ер нь бол ээжээгээ тэгж бичсэн байдаг л одоо. Бүхэл ариун юмны эхлэл гэж ээжээгээ нэлээд өндөр төрөөж ингэж магтаж бичсэн байдаг. За өөрөө бол 1840 онд авах ах махагаа дагаад ингээ Казан нөгөө Казаны тухайн цэргийн сургууль бас сурж исэн. За ах Николай, Дмитрий, Сергей нарыг дагаж одоо эзэн хааны сургуульд бол за тухайн үедээ бол хамгийн алдартай нөх шүү энэ Казаны сургууль их алдартай байсан. Илсэн ба 1844 оны 10 дугаар сарын 3-нд Лев Толстой энэ их сургуулийг одоо дорн дахны за бүр нэрээр хамбал араб турк судлаа. Уран зохиолын ангид одоо ер нь бол нэг төлбөрөө хуваараа төлчдөг бас нэг бил бинчэнтэй хүүхд байсан байгаа тийм. Их сургуульд бол тэр хараад ер нь бол өөрөө сонирхож уншдаг нь Шарль Луи де Монтескье, Жан-Жак Руссо нарыг их уншиж одоо нэг ёсондоо тэр нэг сэтгэлгээнд л бүрдсэн л юм л да. Тэгээ өдрийн тэмдэглэл нэг чухал. Казаны эмнэлэг твтж байхдаа буюу 1847 оны 3 дугаар сарын 17-наас эхэлж Бенжамин Франклиныг дуурайж өдрийн тэмдэглэл хөтөлж гисэн. За өөрийгөө боловсруулах зорилготой. Тэгээд одоо гаргасан амжилт алдсан алдаа дутагдлаа тэмдэглэж тэндээ дүн шинжилгээ хийх энэний бодол санаа тийм үйл ажиллагааны сэтлээс үүдэж бол тэмдэглэлээ хийж эхэлсэн байдаг. Тэгээ амьдралынхаа туршид энэ өдрийн тэмдэглэлээ бол хөтөлдөг гэж асуулт нэг шатаасан ба өөрөө. Тэгээ эндээс л түүний одоо нэг зохиолч болох амьдралыг таних аян нэхэлсэн. Тэгээд өөрөө бол тэгж ярьдаг байсан. Алдаа бол ерөөс айх зүйл биш, ичих зүйл биш. Алдаа бол амьдралын багш. Та алдах тусмаа илүү ихийг суралцаж цаашдаа бол ингээд
амьдралыг өөрөөр харах болно гэж. За ингээд улмаар бол эмчилгээ дуусны дараа 1847 оны хавар их сургуулаа орхиод Ясная Поляна гэдэг газартаа одоо буцаж очоод тэгээд одоо ерөнхийдөө нэг ерөөсөндөө орон нутгийн иргэдээ шинэ харилцаа тогтооод за ингээд 1848 оны 10 дугаар сарын дундуур бол Москва руу явж олон найз төрөл төрөстэйгээ хамт амьдардаг тэр Арбатын удамж гэдэгт очиж амьдарсан байна. Москвад одоо шалгалтанд бэлдэж эхлэх гэж байсан ч гэсэн хичээл нь эхлэх байсан. За үүний оронд тэрээр амьдралын огт өөр зүйл рүү ерөнхийдөө дээдсэн амьдрал руу орсон байгаа тийм. Нийгмийн дээд давхрын амьдралын одоо үзэх хүсэл тэмүүллийнхээ хажуугаар 1848-аас 49 оны хооронд бол Москвад анх одоо хөзрийн мөрөөдтэй тоглоомд нэлээд орсон. За энэ мөрөөдтэй тоглоомд нэлээд донцсон доо. Ерөнхийдөө амьдрал авч байгаа галцсан. За мөрөөдтэй тоглоомд их донцсон. Дээрээс нөгөө хайр сэтгэлийн тал дээр ч гэсэн манай хүн чинь бас их тийм тогтургүй гэх юм уу да. Тэгээд ер нь бол санхүүгийн хүн байдал нэлээд орсон. Гэхдээ өөрийнх нь хувьд бол Толстой яг энэ үедээ бас хөгжим нэлээд сонирхоод төгөлдөр уур нэлээд сайн тоглодог байсан. За бусад хүмүүсийн тоглохыг ч гэсэн хардаг. За тэгээд хөгжим уралсан энэ байдал нь өөрөө сүлд нь кризисийн санаатыг бичих бас нэг аюу том юм одоо сэтэл болж өгсөн гэх юм уу да. За тэгээд мэдээж нөгөө хөгжмийн зохиол одоо хөгжимчин байна гэдэг нь хөгжим тоглоно гэдэг бол Йохан Себастьян Бах, Хендел, Фредерик Шопен зэрэг одоо зохиолчдод нэлээд дуртай. Тэдний одоо нэлээд татагддаг байж байгаа. 1848 онд Санкт Петербургт хийсэн аяллаа үеэр бүжгийн ангид авиаслаг гэхдээ төөрөгдөлд автсан герман хөгжимчтэй уулзсан. Түүнийг бас хөгжимд дурлахын сэтлийг бий болгож байгаа юм л та. Ингээд ер нь бол ингээд хөгжимчдтэй бол хамтарч тоглодог байсан байна. За Роберт Шуман, Шопен, Вольфганг Моцарт, Мендельсон нарын бүтээлүүдийг өдөрт хэдэн цагаар ч хамаагүй тоглодог. Ингээд 1850-аас 51 оны хооронд бол хүүхэд нас гэдэг. За орсоор бол детство гэдэг шиг тийм. Зохиолоо бичиж эхэлсэн. 1851 оны 3 дугаар сар тэр өчигдрийн төвх буюу за орс дээр бол История вчерашнего дня гэдэг энэ одоо зөв бичсэн. За современник сэтгүүлд бол уран зохиолын эхлэлээ өгүүлбэрүүд амжилттай өгч ирсэн. Тэгээд ер нь бол яг хөө ингээд өөрийгөө бол уран зохиолд цаашдаа зориулахар шийдсэн баг. За энэ үед чинь Кремийн дайм болж байгаа. Севастополийн хамгаалтанд зориулсан тэр Севастополийг үлгэр суурал гарч эхэлсэн. За мөн Питерд буцаж ирээд современник утга зохиолын дугуйланд элсэж за тэгээд түүнийг бол чин сэтгэлээсээ биширсэн. Ингэсэн хэдий ч одоо зохиолч болоод ер нь нийслэлийн тэр хөл хөдөлгөөнтэй амьдралаас залхаж Европ руу аялалд гарсан гэдэг. Тэгээд Европ руу аялал гарах тэр үедээ бол нөгөө Альпийн нуруугаар нэлээд аялж Францад нартай. Францад энэ хинтээ уулзсан байдаг. Нөө эцэг хөвгчдөг ч. Тургенев. Иван Тургеневтэй уулзсан байдаг. Тэгээд яг энэ үед бол чухал бүтээл болох тэр Анна Каренинаг 1873-аас 76 оны он бичсэн байгаа. За Дайн баян нь бол 1863-аас 69 онод бичсэн. Эдгээрийн агуулгыг бараг ер нь хүн болгон мэддэг. За ер нь бол энэ романыхын дөрүүд бол дараа нь бид задлангаар ярина. Маш сонирхолтой юм романууд байгаа. За 34 настай байхдаа 18 настай София Андреевна Берсте гэрлээд 9 хүүхэдтэй болдог байх шүү. 4 хүү 5 охин ч үлээ 5 хүү 4 охин билүү. Тэгээд ер нь бол Христэд нэлээд итгэдэг. Тэг хүч хэрэглэхээс ерөөхдөө жоохон пацифист талтай хүн байсан. Тэгээд Бурхны хаанчлал таны дотор бий гэсэн бүтээлийг хүмүүст нэлээд үзүүлсэн. За энэ бүтээлээрээ бол Махатма Гандигийн нөгөө эсэргүүцлэгөө тэ нэг хүч хэрэглэлгүй тэмцэл болон Мартин Лютер Кингийн бодёороо бас зөвлөж болно. 1857 онд бол Толстой анх удаа хилийн дэс энэ алхаад яг хилийн дэс алхаад энэ чинь энэ үед чинь Тургеневтэй уулзж байгаа. Тэгээд бас нэг гоё бүтээл байдаг юм. Кавказд чинь 2-3 жил амьдэрсэн. Тэгээд Хажи Мурат гэдэг бас нэг энэ баг хамгийн сүүлийнх нь зохиол юм байна уу да. Хажи Муратыг бичсэн байдаг. Ингээд Лев Толстой бол 1910 оны 11 сарын 20-нд 83 настай уушигны хатгалгаагаар тэр нь хүндэрсээр аваа. Тэгээд яг ханаа түрээд тэр нь хатгалгаа болоод тэгээд яасан баг. Нас орсон баг. Тэгээд өөрийнх нь гэрээсээ ясаар бол Ясная Поляна гэдэг ойн захад бол түүнийг оршуулсан. Ингээд 1910 оны 11 сарын 23-нд түүний оршуулганд бол маш олон хүн бүр хэдэн мянгаараа тоологдох хүмүүс бол Ясная Полянад ирсэн байдаг. За цугсан хүмүүсийн донд бол зохиолч, найз нөхөд, уран бүтээлийг нь биширдэг хүмүүс, нутгийн тариачид, Москвагийн хамт сурж исэн оюутнууд, за мөн эрх баригчдын төлөөлөл, за ингээд янз бүрийн одоо нийгмийн давхарх төлөөлөлд бол ирсэн байдаг. За энэ хүний бүтээлүүдээс дурдах юм бол за туужуудаас нэх юм бол Поликушка гэдэг байна. За мөн Холстомер байна. За романууд нь гэвэл Анна Каренина байна.
За Смит Ивана Ильич буюу Иван Ильичийн үхэл. За мөн Flight System буюу харанхуй хүч. За тэгээ мөн одоо Bloody Precipitation байна. За мөн одоо Крейцерова санаат гих мэтлээ. За Хажи Муратыг байна. Гих мэтлээ одоо маш амьд хүүр гэдэг бас нэг алдартай шүү дээ. Живой труп те. Живой труп. За Воскресенье гих зэрэг одоо агуу бүтээлүүдийг бичсэн. За энэ хүн бол маш юм сонирхолтой амьдралыг туулсан байдаг. За ингээд өнөөдөр бидний бат маань за Крейцерийн санаат гэдэг энэ туужийг задлж ярих байгаа. За Крейцер гэдэг нэрнээс нэдвүүлээ эхлэе. Яагаад ийм нэр өгөх бол энэ бол Францын за Кройцер юм шиг бүр яг унших юм бол Кройцер тий. Энэ ч нэг герман хэлээр ч EU2 ч Оё гэдэг дуудлагатай. Одоо тийм учраас яг германууд чи Европ гэж хэлдэг, Европа гэж хэлдэг шүү дээ тий. Евро гэдэг Оё гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр ягаад энэ нэрийг өгөх болов? За тэгээд одоо энэ тууч дээр одоо юу гарч байна? За тэгээд за Толстойн талаар товч намтар хэлсэн танд одоо баярлалаа. За яриад ах юм бол амьдрал нь бол мэдээж дуусчихгүй. Бараг зүгээр нэг дугаар болох бах тий. Тэгээд ямхандаа л угаас игээл ярьлаа тий. Шууд зохиол руугаа орж эхлэхээс өмнө эхлээд ер нь нэг тийм яагаад энэ зохиолыг авах болсон гэдгээ бас нэг товчхон тайлбар хэлээ л дээ тий. Бид нар одоо энэ уран зохиолын подкастаараа дэлхийн шилдэг 100 уран зохиолын ном гэдээ аваад ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхэд за зарим судлаач нар бол Толстойн Крейцерова санаатаг ер нь энэ бол Толстойн бүтээсэн хамгийн супер ийм зохиол юм аа. Сэтгэл хөдлөлттэйгээр бичсэн юм зохиол юм аа гэж дүгнэдэг. Юу н Анна Каренина, Война и мир энтрийг ингээд цааш нь тавьж гад дүгнээд ингээд хэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол дэлхийд дахны 100 одоо сонгодог уран зохиолт бол Крейцерийн санаат бол байхгүй. Гэхдээ ер нь одоо манай нийгэм гэлтгүй ер нь одоо ингээд 21-р зуун 2020-од оны байдлаарх гэр бүлийн байдал, гэрлэлт, саллтын байдал эднэр гэдэг бол яалтч байхгүй газар сайгүй маш том асуудал болсон байна. Тэр ялангуяа Монгол улсад маш том асуудал болсон байна гэж үзсний үндсэн дээр Крейцерийн санаат намыг сонгож авсан. Тэгээд ер нь анх бол нэг 2-3 жилийн өмнө юм уу уншсан. Тэгээд нэлээд хожуу уншсан л та. Тэгээд тэр нь ч гэсэн зөв юм байл л дээ. Ягаад гэвэл энэ Крейцерийн санаатыг бол нэг хүн 20 гарсныхаа дараа нэг 20-с 30 наснд эсвэл 20-с 40 наснд ч гэдэг юм уу уншуулах зүгээр юм болов уу гэж бодоод байгаа юм л да. Энэ бол яг нөгөө гэр бүлийн амьдралтай холбоотой, том хүмүүсийн амьдралтай холбоотой ийм зохиол байгаа юм л да. Тэгээд гэр бүл болох гэж байгаа, гэрлэх гэж байгаа, хайр дурлалын талаар бодож байгаа залуу хүмүүст зориулж Толстой бол ингээд ийм сануулга болгож, асуултын тэмдэг болгож ингэж өгсөн ийм зохиол юм болов. Тэгээ дээрэс нь ер нь урлаг утга зохиолыг ингээд хүмүүс жишээлбэл галерейд ороод за энэ зураг бол илэрхийлэмжийн чухал биш, харин би энэ тухайн уран бүтээлийг би яаж хүлээж авч байгаагаас өөрөө утга учир гаргаж ирнэ гэдэг ойлголт бол энэ contemporary үед бол их тийм том ойлголт байна л да. Тэгэхээр яг тухайн уран бүтээлчийн санааг 100% өөртөө тусгаж авахгүй өөрт ямар санагдаж байна гэдгээр илүү ингэж орж ингэж хүмүүс явдаг болсон байна гэж надад бол анзаарагдаад байгаа байхгүй. Харин энэ эсрэг санаа миний бодлоор бол хүн ямар нэгэн одоо уран зургийг хараад тухайн хүн даалгавар өгдөг гэж боддог л та. Тэгэхээр тэрийг тайлж унших хэрэгтэй. Эсвэл тухайн ном байхад тэр номыг бас тайлж унших хэрэгтэй. Толстой юу хэлхийг хүсвэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс үйл явдал хөөж явах бол утгагүй асуудал юм аа гэдэг. Тэгэхээр энэ зохиол дээр бол яг манай үзэг сонсогч нар бол одоо хамраад хэлэхэд яг энэ зохиол бол ийм асуудал байна. За тэр асуудлын гарцны юм аа гэж огт хэлэхгүй байна. Энэ асуудал байна. Харин та энэ өгөгдсөн даалгаварт яаж хариулах вэ гэдэг ийм маш том асуултын тэмдгийн ийм бүтээл байгаа юм л та. Тэгээд ер нь Толстой зохиолоо тийм биш үү? Ер нь тийм шүү. Тэ одоо Дайн баян их байна. Дайн баянгийн дотор би зүгээр дөрөвд нороо төрсөжсэн л Дайн баянг төрсөжсэн. Тэгээд дараа нэг сургууль орсныхаа дараа дахиад уншижсэн, орс хэл тийм уншижсэн. Тэгээ ер нь хөвч тийм штэ. Анна Каренина ч гэсэн бас ер нь те. За ийм асуудал үүсэж байна. Хайр сэтгэлийн гурвалжин дөрвөлжин юм байна. Одоо тэгээ та энэ дээр яг та оронд нь байсан бол яах вэ? Тэ энэ нөхцөл байдалд ийм л юм өрнөж байна. Зөв гэж харуул зөв, буруу гэж харуул буруу. Энийг сэтгэлийн дуудлага гэж харах юм, юу гэж харах юм бүүмэд. Тэгэл тэнд ч хүн хүний янз бүрийн үнцэг гарч ирэл ингээл. Ял ерөөхдөө нэг юм
ийм болоод гарч ирдэг шүү дээ тий. Яг зөв буруу гэсэн юм байхгүй. Хүн бол яг энэ моралын асуудлыг өөртөө тавих ёстой л гэсэн юм л тий. За тэгэд эхлэхээс өмнө эхлээд нэг юм хэдийн статистик дуртай. За Монгол улсын хэмжээнд за энэ ном бол тэр чигээрээ гэрэл дулан хайр дурлал хосуудын харилцаа эхнэр нөхөр хоёр хардалт гэдэгтэй бол шууд нэгт холбоотой. За тэгэхээр Монгол улсын байдлаар статистикийн үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикаар тоо мэдээлэлээр 2023 оны байдлаар Монгол улсад 17408 хос гэрэлтэй бүртгүүлсэн юм байна. Энэ бүртгүүлсэн 17000 хосуудаас 4776 биш ээ. Тухайн онд 4776 хос гэрэлтэй цуцлуулсан байгаа байхгүй. Тэгэхээр тухайн онд 3 хүн тутмын 3 гэрэлсэн хос тутмын нэг нь гэрэлтэй цуцлуулж байгаатай ингэж адилхан байна гэж бас харж болохоор байгаа байхгүй. Тэгэд энэ үзүүлэлт бол жил ирэх тусам ингээд гэрэлтэй цуцлуулах тоо бол өсөөд байна л да. Тэгэд энэ дэр бол манайх бол 2020 оноос эхлээд ингээд одоо 25 он хүртэл цуцлуулж байгаа хосуудын тоо. За мэдээж энэ бол нөгөө хүн амын тоо өсөж байгаатай бас шууд хамааралтай байгаа шүү дээ. Гэхдээ ер нь өсөж байна гэдэг юм тоо. Дээрэс нь гэр бүл цуцлалтын төвшинг ер нь 1000 хүнд ноогт хоорон гаргадаг юм байна л да. Тэгэхэд 1000 хүнд хэдэн хүн тутамд хэдэн хүн цуцлуулж байна гэхээр Монгол улсад бол 2023 оны байдлаар 2.2 хүн цуцлуулж байгаа юм байна. За энэ тоо бол дэлхийд ямар байдаг юм бэ гэж бас хайж үзлээ. Дэлхийн дунджаар бол 1000 хүн тутамд 0.6 хүн гэрэлтэй төсөлдөг байхгүй. Тэгэхээр Монголын энэ статистик тоо бол маш өндөр байхгүй тий. Тэгэхээр энд бас ингээд хуваар гаргахад бол Монгол бол дэлхийн дунджаас 3.6 дахин их гэрэлтэй цуцлуулж байгаа гэдэг харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бидний нийгмийн хувьд ярих ёстой асуудал болцсон байна гэж үзэж байна. Тэгээ дээрэс нь одоо ингээд дахиад нэг график ингээд ярихад ер нь хот хөдөөгийн гэр бүл цуцлуулах байдлыг ингээд харахад бол ер нь бараг адилхан шахуу. Гэхдээ хотын одоо оршин суугч гэрэлтэй батлуулсан хасууд гэрэлтэй цуцлуулах явдал хөдөөгөөс бас их байгаа юм л да. За энэ яагаад ийм болж байна гэдэг бол бас их чухал байгаа юм тий. За мөн сүүлийн 5 жил биш сүүлийн 8 жилийн хугацаанд гэр бүл салалт жилд дунджаар 4.1% өсөлттэй. Тэр одоо маш том асуудал байна тий. Мөн 2018 онд гэрэлтэй бол 20,000 гаруй хосууд батлуулсан, цуцлуулсан 4,000 гэж. Тэгэхээр 5 гэр бүл тутмын нэг юм ч гэдэг юм уу те. Тэгээд энэ статистикуудыг нэгтгээд нэг дүгнэлтэнд хүрэхэд нэг өдөрт дунджаар ойролцоогоор Монголд 10 гэр бүл салж байгаа. Би ийм дүг гарч байгаа. Энэ аимшигтай үзүүлэлт байхгүй те. Тэрэн дээрээс бас 2016 онд бас нэг хийсэн томоохон судалгаа байна. Энд бол гэрэлтэй батлуулсан хосуудын 50% нь салангад тусдаа амьдарч байгаа. Энийг дагаад асар олон нийгмийн асуудлууд гарч тийм л дээ. Ганцхан чинь 2 хүн гийлээ салж байгаа биш. Өөр хүүхдээ бол өөр хөрөнгө хүүхдээ яах юм. За тэгээд тэрнээс үүсэж байгаа янз бүрийн сэтгэл зүйн асуудал, травманууд те. Дээрээс нь тэгээд одоо нэгэл нөгөө хөрөнгө наан цаанд болох. Гэхээчлээ ингээл одоо тэгэл одоо салалт гэдэг чинь юу байгаад дээ шүү дээ. Одоо ихэнх тохиолдолд хэрүүл маргаантай үзэн ядалттай. Тэ ингээд нэг юм хин нэг зансан өсөрсөн ийм байдалтай салбарууд бас нэлээд харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг дагаад л асар их асуудал бас бий болно л да нэг. Чинь зүгээр 2 хүн нийлээ салж байгаа асуудал биш байгаа байхгүй. Энд бол гэрэлтэй цуцлуулахгүй байгаа ч гэсэн аль хэдийн бод амьдрал дээр салцсан асуудал байгаа байхгүй. Гадаашаа нэг нь гадаад амьдардаг ч юм уу эсвэл тусдаа амьдардаг ч юм уу харилцаа нь хөрсөн ч юм уу тийм аль биесээр туслаагүй ингэ байж байгаа. Тэгэхээр энэ нийгмийн ерөөс үнд суурь бол гэр бүлээс эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр манай гэр бүлийн байдлууд ийм байгаа байхгүй. Дээрээс нь энэ ер нь үндсэн гол шалтгаануудын хамгийн тэргүүлэх асуудал нь бол гэр бүлийн гадуур харилцаа. Дээрээс нь харилцаа ойлголцохгүй байх гэх мэт. Тэгээд эдийн засаг санхүүгийн асуудлууд ингээд удаалаад ингээд орж ийн л та. Тэгээд дээрээс нь бас гэр бүлээ бүтэн авч үлдэх чадамж буурж байгааг бол харуулж байгаа. Дээрээс нь өргөх толгойлсон эмэгтэйчүүд буюу одоо сингл мамууд гэж ярьдаг шүү дээ. Энэ нийт Монгол улсын хэмжээнд өргөх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8%. За мөн өргөх толгойлсон эрэгтэйчүүдийн 34.8% нь ядуу гэдэг ангилалд амьдарч байгаа юм. Тэгэхээр энэ юу болоод байна те? Аимшигтай үзүүлэлт байна те. За тэгээд энэ зохиол бол тэр чигээрээ энэ гэрлэлт, гэр бүл цуцлалт, хосууд, хайр гэдэг ийм асуудлаар ингэж ярина гэж тийм. За мөн ингээд дараагийн одоо хэд хэдэн бас нэг статистикууд байна. Энийг бол бас сүүлд нэг юм дурдъя те. Одоо шууд зохиол руу орё те. За нэрний хувьд бол те Лев Николаевич Толстой 1890 онд хэвлүүлсэн юм байна. Крейцерийн сонатыг. За энэ бол Людвиг ван Бетховны 9-р
дуулал 9-р сонатыг бол Kreutzer Sonat гэж нэрлэдэг юм байна л да тий. Бетховен бол Рудольф Kreutzer гэж хүнд зориулаад хийл болон төгөлдөр хуурын ийм дуог гаргаж ирсэн байна л да тий. Тэгээд энэ төгөлдөр хуур тоглоод хажууд нь хийлтэй. За энэ бол Бетховны 9-р сонат. Тэгээд энэ сонатаар одоо нэрлэж байна л да. Толстой бол энэ сонат Kreuzerийн сонат бол зохиолтой шууд холбогдно, зохиолын үйл явдалтай холбогдно, зохиолын философи болон символик байдлаар шууд холбогдож байгаа учраас Kreuzerийн сонат гэдэг. Зүгээр гой гонгон байдлаас нэрлэегүй л гэсэн үг л дээ. За энэ анх гаргатаад ер нь тухайн нийгэмд их дуйлаан тавьж эхэлсэн байна шүү дээ. Пэжүүлсэн л дээ. Хүн болгонд тэгээд вау л гэжсэн. Юу ч вэ гэдэг тийм. Юу бичиж вэ гэдэг. Тэгэхээр нөгөө тухайн үеийнхээ нөгөө ёс суртахууны хэм хэмжээ те нийгмийн дүрм журамд бол их зөрчилтэй асуудлыг бол мань хүн шууд гаргаж ирээд тавиад бичсэн. За тэгэд ер нь тухайн зохиолыг гаргахад нь одоо тухайн үеийн Орос гэхээр 1890-ад он гэхээр 3 дугаар Александр хааны үе болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр таны нөгөө дурдсан нөгөө София Андреевна Толстая гэдэг эмэгтэй те одоо эхнэр нь 3 дугаар Александр хаантай бичиж биеэр уулзаад тэд нар ч бол нөгөө дээдсийн хүрээллийнхэнд угаасаа багтжил байгаа юм чинь граф юм чинь те уулзсныхаа дараагаар хааныг ятгаад үгүй энийг хэмж болдоггүй юм уу би даасан ийм тууж маягаар ингэж хэвлэхгүйгээр зүгээр өөрийнх нь ботууд дунд нь сүүлийн бүлэгтэн ч юм уу хавсаргаад ингэж хэвлж болох уу гэдэг байдлаар ерөнхийдөө ах зөвшөөрлө хэвлэх зөвшөөрлөө аваад за улмаар бол Толстойн 13 дугаар ботод Kreuzerийн сонатыг бол албан ёсоор ингэж хэвлэж ирсэн юм байна. Тэгээд энэ хааны цензур гэж тухайн үед ийм ойлголт байсан л. Зөвлөлт толгойд улс ер нь социалист Монгол улс ч гэсэн ер нь тухайн нөгөө цензурээр ханддаг байсантай адилхан хаан дортой адилхан байгаа байхгүй тий. Тэгээд энэ цензур хориг тавьснараа энэ зохиолыг илүү алдар нисүү өгч байгаа байхгүй тий. Хүмүүс илүү их нөгөө юу гэдгийг сонирхолтой болоод тэгээд ер нь бүр хэвлэлд гарахаас өмнө ч гэсэн хүмүүс ер нь гэрээр одоо ингээд хувилж олшруулаад за эсвэл гар дамжуулан уншаад ерөнхийдөө Kreuzerийн санаад тухайн үеийнхээ дээдсийн хүрээллээсээ дунд доод хүрээлэл нийгмийн бүх анги давхархад бол шууд тарж эхэлсэн байна л да. Яагаад гэвэл энэ бол мэдээж хүн болгонтэй хамааралтай асуудал байсан учраас ингэж хурдан таржээ гэдэг. За тэгээд Оросд хэвлэгдсэн онд буюу 1890 онд Америк нэгдсэн улсад бас энэ зохиолыг энэ өгүүлэлийг бол гаргахыг бүрэн хориглосон байт юм байна. Тэгээд Америк нэгдсэн улс ер нь бусад Европын улсууд тэр чигээрээ ер нь энэ зохиолыг гаргахад хориглоод байсан байна л да. Гаргаж болохгүй нь бол ийм хитрхи тийм асуудал, эмоционал асуудал байна, ийм асуудал байна гэд ингэж хаалт хориг тавьж байна. Одоо бол мэдээж тэр уншиж болно тий. За үндсэн товч агуулгын хувьд бол яг зохиолын үйл явдал бол 19 дэх зууны төгсгөл үед явж байгаа. Ер нь л тухайн цаг үед хаврын ихэнх сар болж идэг. Тэгэл ингээл галт тэрэг Оросын нутгаар ингээл яваал дүдүн ингээл тэднийг бас ингээл гой тайлбарлаж бичээл те. Галт тэргийн дотор бол хит хитэн хүмүүс хоорондоо ярилцаад сууж идэг. Энд бол юу гэдгийг нэг настай хүн байгаа, нэг хөгшин хүн байгаа юм. Дунд иргэм насны нэг ихч байгаа, нэг эмэгтэй байгаа юм, тамхи татдаг эмэгтэй ч гэдэг юм уу. Дээрээс нэг хуйлч байгаа юм. Дээрээс нь одоо яг энэ зохиолыг зохиолын талаар ингээд ярьж байгаа өөрөө бодож байгаа гэдэг нэргүү нэг дүр байгаа юм л да. Тэгэхээр тэр нэргүү дүрээр дамжуулаад тухайн одоо дөрүүдтэй холбогдсон дээрээс нь гол дүртэй ингэж холбогдох байдлаар ер нь уран зохиолын классик сонгодог аргыг хэрэгжилж ингэж Толстой оруулж ирсэн. Нэргүү дүр гэдэг нь бол огт нэр байхгүй. Тэгэхээр нэргүү гэдээ явчих тийм нэргүү дүрлэгээ явчих. За ингээд явдаг. За тэр хүмүүс бол ингээд маш олон сэдвийн талаар тухайн үеийн нийгмийн талаар те одоо гэр бүл салах гэдэг нь ер нь зөв юм уу? Хоорондоо тохирохгүй байвал салах хэрэгтэй юм уу? Эсвэл хэрэгцээ шашныхаа журмаар ингээд байнга ингээд хамтдаа байх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо юу гэдэг юм бүрхэн боловсрол хэрэгтэй юм уу ч юм уу ийм сонь асуудлаар юм ярьж ирсэн. Тэгээд ер нь гэрлэх юм бол яаж гэрлүүл зүгээр юм? Гол нь тэр гэрэлтэнд хайр чухал юм уу? Байх ёстой юм уу? Гэх мэтэр элдв ийм маргаан ингээд дэгдэжсэн. За тэрэнд бол нэг хөгшин худалдаач байгаа юм л да. Нэг хөгшин эр. Тэр хүний өнцгөөс бол ер нь эмэгтэй хүнийг бол яг нэг тийм консерватист үзлэр эмэгтэй хүн бол ер нь нөхрийгөө халамжилж, нөхөртөө үнэнч байж, хүүхдийг гаргаж, өсгөж, хоол ундаа хийгээд гэр орноо ингээд авч явах хэвээр. За нөхөр бол их нэрийгээ хөрөлцөнгүү үнэнч байдалд итгэж ажиллах ирэх ёстой гэсэн байдлаар энэ нэг хөгшин хүний дүрээр тухайн үеийн одоо юу гэдгийг хуучин гэхгүй консерватист
одоо үзэлтэй хүмүүсийг төлөөлүүлж харуулж байна л да тий. Тэр эмгтэйг бол нэг эмгтэй байдаг. Ер нь бие хамаа замраагүй авч уддаг, байн тамиг татдаг ч гэдэг юм уу. Нэг тийм хөнгөн хуумгай харагддаг нэг тийм эмгтэй. Тэрийг бол за яг энэ бол шүүмжлэгч нарын энэ талаар бичиж өгчсэй. Миний төсөөлж бодож байгаагаар бол энэ эмгтэй бол тухайн үеийн Оросын хаант Оросын нийгмийн үеийн эмгтэйчүүдийн төлөөллийг харуулж байгаа юм болов. Эмгтэй хүн өөрөө ингэж хүн цэнэ алдсан гэдэг юм бас төлөөлөл байж болох юм аа. Энэ бас юм символ явж байна гэж хараад байна л да. Тэгэхээр тэр эмгтэй бол гүг эмгтэй хүн тийм байж болохгүй, ийм байж болохгүй гэхмээр ингээд маргаан ингээд цааш үргэлжилдэг. Тэгэхэд тухайн эмгтэй тэнд сууж исэн хүмүүст бол ярианыхаа дундуур бол только любовь освещает брак буюу гэрэлтийг зөвхөн хайр л гэрэлтүүлдэг штэ. Ер нь гэрэлт хайр дээр тогтдог гэдэг энэ үгийг хэллүүгүй юу хин нэгэн хүн гинт нэг юм сонио аваа гаргаад тухайн хүмүүсийн яриаг тасалсан байна л да. Энэ хүн бол галт тэргэнд орж исэн цагаас хойш хинтэй шимээрээгүй хажууд нь хамт нэг мессенд явж исэн хүмүүс юм асуухт нь нэг тийм ууртай унтуутай байгаа юм шиг хариулдаг ч гэдэг юм уу нэг тийм нэг сонин авиртай биеийг сонин авч явсан нэг тийм хүн гинт нэг уйлаад байгаа юм шиг инээгээд байгаа юм шиг эвгүй аваа гаргаад үгийн тасалдаг. Ингээд энэ хүн бол манай зохиолын гол дүр Василий Познершев гэдэг хүн байдаг. Тэгээд мань хүн бол шууд нөгөө эмгтэйг сонсчод ямар хайр гэдэг асуугаад нөгөө эмгтэйгөө та юу гэж байгаа юм бэ? Би хайрын талаар ярьж байна. Гэхдээ хайрыг ер нь гэрэлт чинь хоёр хүн бие биедээ хайртай болол бие биетэйгээ гэрлээ сайхан амьдэрдэг үстэй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь үгүй жинхэнэ хайр гэж ер нь юу хэлээд байгаа юм бэ? Ер нь хайр гэж юу ингээд шууд асуулт тавьж байгаа шүү дээ. Тэгээд ер нь хайр гэдэг нь нэг хүнийг нөгөө хүнээс илүү үзхийг хайр гэж нэрлэдэг байгаа юм уу? Жинхэнэ хайр гэж байх юм бол тэр хайр нь хэр удаан үргэлжлэх үү? Нэг жил үргэлжлэх үү? Эсвэл нэг сар үргэлжлэх үү? Нэг цаг үргэлжлэх юм уу? Яг хэр удаан үргэлжлэх юм гэж ингэж ер нь асуулт тавьдаг. Тэгэд үнэхээр яг сэтгэлийн ойр дотн холбоотой, адилхан үзэл бодолтой ийм хүмүүс ингээд хоорондоо оюун санааны байдлаар ингэж нийлэлцсэн тохиолдолд бие махбодоор нийлээд хамтдаа унтах ер нь хэрэг байгаа юм уу ч гэдэг юм уу? Иймэрхүү асуултуудыг ингэж тавьж эхэлснээр тухайн хамт галт тэргэнд явж ирсэн хүмүүс бүгдээрээ чимээгүй болоод ингээд яриа бүр мөсөн гэж тасардаг л та тий. За ингээл ер нь цаашлаад ингээд үйл явдал ингээд өрнө. За тэгэхэд бол хамт явж ирсэн тэр хөгшин хүн нөгөө зогсоол нь болоод ирэхээр гараад явдаг ч юм уу. За эсвэл нөгөө хамт явж ирсэн хуульч залуу гарч явал нөгөө эмэгтэй ингэж гарч явал тэгэхэд энэ зохиолыг хүүрнэж байгаа 3 дугаар одоо дүр буюу одоо нэргүү дүр болон нөгөө Познершев хоёр үлдчихэж байгаа юм л та. Тэгэхээр энэ зохиол бол тэр чигээрээ энэ Познершев гэдэг хүний хайрын түүхийн талаар ингэж ном юм аа. За тэгэд мань хүн бол ер нь нэлээд шөнө болцсон, орой болцсон. Тэгтээ мэдээж одоо энэ талаар ярьж байгаа нэргүү дүр маань нойр нь хүрэхгүй байгаа. Тэр хүнтэй ярмаар байгаа. Тэгэхэд өөрөө Познершев очиад ер нь та хэрвээ залахгүй гэх юм бол би таныг ингээд тийшээ тэр сандал руу өрөө хоёлаа жоох юм ярьж явах уу гэж санал тавиад ингээд ер нь зохиол цаашаа үргэлжилдэг тий. Галт тэрэгний нэг юм том нэг юм мессен гэж байдаг шүү дээ. Тэр дөрвөн хүний судалтай бүхийг яг хажуу талын хоёр хүний судалтай яг тэнд суугаал нэг цаймаа захиалал ингээд хоорондоо ярьж байгаа байхгүй тий. Тамиг татаач гэдэг юм уу тий. За Познершев гэж хэн бэ гэж. Мань хүн бол газрын эзэн их сургуулийн төгсөгч. За цагтаа бол энэ бас нэг Оросын нэг уездийн дарга байсан. Одоо уезд гэхээр одоо тухайн үеийн хаант Оросын үеийн одоо ч гэсэн байдаг л та нэг засаг захиргааны нэг юм да нэг сум гэх юм уу манайхаар бол нэг сумын засаг дарга энэ төр хүртэл байсан юм дайжгүй нийгмийн гарал өгсөй бүх ийм хүн байсан байгаа юм л та. Мань хүн бол 30 нас хүртлээр яг одоо бидний одоо орчин үед ярьдгаар эрэгтэй хүн хороо гаргах гэж ярьдаг шүү дээ. Хороо гаргасан байгаа байхгүй. Гэхдээ нэлээд их олон охид бүсгүүрчүүдтэй нэр холбогдож явсан ч гэдэг юм уу. Ингэж яваад эмэгтэйчүүдийг ерөнхийдөө бол нэг бие физиологийн байдлаар ашиглаж явдаг ийм нөхөр байсан байгаа юм л та. Гэхдээ мань хүн бол бас яадгаа алдсан тийм бол хүн биш. За ингэж явж байгаа. Мань хүн бол яг тэр залуу наснда буюу 20-од наснда одоо ер нь өөрийгөө хин нэгэнд базуулах гэдэг юм уу. Хүлээсэнд ормооргүй ингээд санагддаг тийм нөхөр байсан. Бол нэг тийм байдаг үстэй. Ихнэр гэдэг бол хүлээс торч юма гэдэг дөө шоронч гэдэг үү тий. Тэгээ мань хүн нөгөө жоохон зоостой дээрс нь байтгүй царайлаг. Тэгээд нөгөө охид бүсгүүчүүд татагдана. Энэ ерөөсөө манай нэг ер нь альч нэг байгаа байхгүй. Энэ залуучууд байгаа тий. Тэндэл байдаг юм байлээ л тий. Ингэж явж байхдаа мань хүн өөрөө эмэгтэй хүнийг ерөөсөө объект юм шиг хардаг болсон байгаа л та тий. Энэ сайхан бихтэй
бие галбиртай сайхан царайтай юм эмэгтэй байна. Хин эмэгтэй ер нь нэг чадчих юмсан даач гэдэг юм. Иймэрхүү үзэлтэй. Тэрийг өөрөө ч мэдгүй. Би бол ер нь ёс суртахуунтай. Яг тэр үедээ буюу 30 настай болцсон байх та. За одоо энэ ингээ хангалттай. Одоо бол би яг нэг надад таарах гэдэг юм. Надад ингээд энэ зэрэгцэх гэдэг юм өндөр түвшний энэ цэвэр ариун хүн хэрэгтэй. Тэгээд одоо яг ингээд гоё яг гэр бүлийн амьдралаа ингээд үүсгээ сайхан явъя да гэд ингээд шийдэж байгаа юм л да. За маань хүний яг хүслэр нь болоод тухайн үеийнхээ Пенза гэж мужид амьдардаг байсан нэг дампуурсан газрын эзний хоёр охинтой. Тэр хоёр охиных нь нэг охиныг ингээд ер нь авд суугаад ингээд тоочглцсан. Тэгээ нөгөөхөө гоё болцоонд ураад хамт нэг юм орой гоё ингээд голоор ингээд заваар ингээд зугаалаад ингээд шөнө ингээд сар ингээд гэрэлтсэн. Ер нь бол ингээд бас энэ болцоонд явдаг манай сонсогч үзэгчдийн хувьд бол их төсөөлж байгаа хаа. Ер нь яг тэр болцооны нэг юм гоё байдал үүсээд яг тэгсэн чинь постны шиг нөгөө эмэгтэйг хараад нэг юм жерси өмсөн гэдэг юм их нэмгэн тийм овцсон өмсч гисэн. Тэгээ тэрийг ингэ харсан чинь биеийн их гоё ингээ харагдаад тэгээ хараад энэ ямар хөөрхөн гоё юм бэ гэж их тийм гооцон өндөр таашаал аваад тэгээд яг ийм дотор нь яг энэ л эмэгтэй гэдэг нэг юм юу гэсэн юм амлалтаа нэг юм хонх дуурж байгаа юм шиг л те. За яг энэ л эмэгтэй миний насан туршийн заяаны хан насан турштай хамт байх хүн юм байна гэдэг сэтэл төрөөд яг хүн болгонд л тийм сэтэл төрдөг бах те. Ер нь эхнэрийгээ ч гэдэг юм нөхрийгөө хараад за энэ хүнтэй л яг амьдрах хэрэгтэй юм байна гэдэг яг тийм гоё мэдрэмжтэй те. Гэхдээ мань хүн бол яг үнийг хэлэхэд нөгөө нэг гоё бие хаа те. Тэр байдлыг ингээ хараад өөрийн бодоод байгаа. Гэхдээ өөрийгөө мэдэхгүй. Тий. Бүр ухамсаргүй байдлаар шууд тэгээд бодоод байгаа байхгүй те. За ер нь энэ эмэгтэйтэй суух юм байна. Хамгийн одоо ариун нандин сайхан охин байна. Даруухан ч юм байна гэж бодоод яг тэр нь бол цаагаараа юу гэдгийг даруухан охиныг дагалахад амархан ч юм уу нэг юм сонин байдлаар бодож байгаа ч болно те. За ингээд тэгээд ер нь энэ эмэгтэй бол ер нь ёс суртахууны төгс биелэл юм байна гэж өөртөө итгүүлсэн байгаа юм л та. Тэгээ бас хажуугаар нь постны шим юу бодсон гэдэг нь тухайн охин бол нөгөө дампуурсан газрын эзний охин гэдэг ба шүү дээ. Тэгэхээр мөнгөгүй танил тал нь тэр байхгүй. Тэгэхээр постны шивийг бол хайж явахгүй. Дээрэс нь юу гэдгийг өөр хүн лөө хараад байхгүй, өөр хүн татагдахгүй. Ер нь постны шивс 100% хамааралтай амьдрна гэдэг. Энэ тэгэхээр нөгөө маш том ийм эцгийн хэрэгтэй ийм патриарх ёс ингээд харагдаад байгаа юм л дээ. Эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэдэг нөгөө уламжлалт муухай үзэл гэж гарч ирээд. За ингээд тэр хоёр бол маш сайхан байсан. За тэгэл постны шиг ингээд гүн дуралт автаад ер нь шууд маргааш нь шууд бэлэгсэлт ингээд барайл болцоонд дураал дагуулж байгаа нэг ийм хэсэг нэг юм өрнөдөг штэ тэ яг болцооны этап гэдэг юм уу тэ. Тийм этап өнгөрүүлээд за ер нь хоёулаа сууя даа гэл тэгэл суусан байгаа юм л та. За тэр хоёр тэгээд балсараа өнгөрүүлэх гээд хормынхаа дараа нэг газар руу сайхан яваад тэгээд бал сарынх нь яг эхний өдрөөс эхлээд шууд фейлдэж гисэн байхгүй. Нөгөөдгөө харсан уур нь хүрээд өөдс юм уу яа. Тэг хардаал нэг хачаа хачин болоол те. Тэгэл бүр нэг уутгахтай санагдал. Тэгэл нөгөөдг нь ч гэсэн бүр нэг бал сараар тэр орон дээрээ суугаад нөгөө эмгтэй ч ойлж мэлж байгаа байхгүй. Ер нь ямар сони юм бэ гэл. Яг нөгөө их гоё хайр дурлалтай ингээд сууна гэдэг. Яг суусныхаа дараа нөгөө гоё хайр, нөгөө халуун холбоо бүгдээрээ байхгүй болсон. Тэг энэ юу болоод байна? Гэхдээ энэ одоо хайрын холбоо, тэр сэтгэлийн нэгдлэн тэр байх хэрэгтэй биз дээ. Гэтэ энийг гэрэлтгээд байгаа юм. Ямар сони ингээд гайхаж байгаа байхгүй. Тэг гэрэлтийг ингээд хараад тэг бүр цочгдсан гэдэг юм л та. Ямаа хүн хэлж байгаа юм л та. Ер нь мань хүн бол мэдээж балсар гэдэг бол хоорондоо юу гэдгийг унтэн штэ тий. Тэгээд үнэхээр хайр дурлал гэдэг нь махан хүсэл хангагдсанаар дуусч одоо бие биенээ үл таних хоёр хүн шиг болт юм уу? Ер нь тухайн эмэгтэйг нэг үзчихэл юм болвол тэгээд дараа нь их тийм сонирхолгүй болчт юм шүү. Тэгээ мань хүн яг за одоо насан туршдаа одоо ингээм амьдрах юм байна гэдэг. Гайхаад нэг эмэгтэй юу гэдэг барыг орой болгон нөгөө уралдаачлаа гэдэг юм гэдэг шиг бодсон юм шиг байгаа л та. Ер нь дотроо. Тэгээд өөрийгөө их баригдсан юм шиг мэдрээд энэ гэрэлт гэдэг чинь их таатай зүйл биш юм байна. Эсэргээрээ дарамт юм байна штэ. Тэгээ ер нь энэ хайр дурлал гэрэлт хоёр чинь ер нь хоорондоо холбоогүй юм шүү гэдэг ийм бодол ингэж төрж байгаа л та. Шорон гэж өөр хэлсэн. Тэгээ ер нь баг шоронд орчлоо ухааны тий. Харгалзагч нь эхнэр юм аашаа тий. Тэгээд ер нь тэгэл ингээл амьдрал хэсэг хугацаа өнгөрөөл. Тэгээ 8 жил амьдэрсэн гэж байгаа юм л та. Тэгээд 8 жил амьдрахдаа 5 хүүхэдтэй болоо 5 хүүхдээ эцэг их болсон. Хүүхдүүд амьдралд орж ирсэн ч гэсэн аз жаргал баяр баясгалт хүрэлдэггүй шүү дээ тий. Бүр зовлон шанал нэмэгдэж байгаа юм шиг. Бүр нөгөө салж болохооргүй нөгөө
баригдмал байдалтай үлдээдэж байгаа юм шиг. За ингээд бүр гэр бүлийнх нь амьдрал тэр чигээрээ хэрүүл, тэмцэл, айдас, түгшүүр юм болж байгаад жижигхэн маргааныг хүртэл ерөөсөө андахгүйгээр бие биенийхээ муу талыг харж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын гэрэлт бол аимшигтай болж байгаа. Ахта би физиологийн нөгөө юу гэдэг бие биетэйгээ ойрхон байх тэр дотн харилцаа нь бол энэ дотн нөгөө унтах хэвтэх тэр асуудал мэдээж байгаа шүү дээ. Ахта харилцааны хувьд юуч байхгүй. Ийм. Тэгэл юу гэдэг нарийн ширийн их тийм сэтгэл гаргасан, сэтгэл шингэсэн чин сэтгэлийн ярилцлагыг ерөөсөө ярихгүйгээр ерөөсөө л тэр хоёрын өдөржин 4 одоо юу гэдгийг хамтдаа ингээд амьдрах тэр 8 жилийн хугацаанд л ярьж исэн юм бол цагт болж юм ч юм уу тий. Ундах цаг болчих. Өнөөдөр ямар хоол идэх үү? Хаашаа явах уу? Сонд юу гэж утсан байна? За эмч дуудын Машагийн хоолыг өвдөж юм уу тий. Нэг иймэрхүү аар саархан амьдралын ийм хоёр ерөөсөө л ийм сүнсгүй ийм хоёр бий болцсон юм шиг ийм байна л да. Яг энэ нэг зүйл тохиолдсон нь болохоор хөрхи эхнэр нь бол ер нь дахиж жирэмсэлж чадахгүй гэдгийг бол ойлгосон байгаа юм л та. Дахиад хүүхд гаргаж чадахгүй. Тэрийг ойлгосон дараа ягаад ч юм эмхтэй нэг юм шин соргог мэдрэмж төрөөл энэ ер нь амьдралын гой тийм позитивны юмуд байгаа шүү дээ. Тэрийг ягаад мэдэрч болохгүй гэж бид нар гэдэг тийм байдлаас ер нь амьдралыг хараад тэгээд нэг ямар нэгэн юм боломж, ямар нэгэн зугаацсан ингээл ямар нэгэн гоё баяр баясгал төрүүлэх зүйлийг ер нь алдаж болохгүй юм байна. Бид нар ингээд амьдралдаа гоё байх хэрэгтэй юм байна гэд эхнэр нь ингээд сэрж эхэлж байгаа байхгүй. Минийхэр бол энэ нөхөр Василий бас өөрөө тэгж бодох хэрэгтэй байсан болов уу гэж бодод байгаа байхгүй. Бас яг эхнэр шиг ингээд гоё сэрээтэй, гоё ингээд юм шин сонгот байвал гоё байх байж тээ. Дааж нөхөр эзэж тэгээгүй. За тэгээд эхнэр бол хөөрхий бүр жоохон байхаас нь эхлээл гэр бүлийнх нь амьдрал ингээд хайр бол маш сайхан зүйл. Угаасаа хайр сайхан зүйл нэг талаасаа тий. Тэгээ хайр бол чухал зүйл юм а гэдгийг ойлгуулж өөрт нь хүмүүжүүлсэн. Тэгээ мань одоо тэр эмэгтэй бол хайрыг хүссэн хэдий ч гэсэн хүсчээсэн зүйлээ амьдралынхаа турш хэзээ ч авч чадаагүй ийм өрөвдөлттэй эмэгтэй талаар ингээд түүхийг гаргаж байгаа юм л да тий. За ингээд нөгөө эмэгтэй чинь яг өмнө нь бол пиано тоглолт, төгөлдөр хуур тоглодог байсан байна л да. Тэгээд тэр төгөлдөр хуур тоглодог байдлаа сэргээхийг хүсээд за ер нь төгөлдөр хууraa сэргээж ингээд сурыг шинэ багштай ачуулъя гэж бодсон байх. Тэгээд за яг энэ үед нэг хүн гарч ирсэн байна л да. За энэ бол хөгжимчин бас л одоо дампуурсан газрын эзний хүү. Тэгтээ боловсролтой Парисын консерваторийг төгсөөд Орос руу буцаад ирсэн ийм сайхан залуу байсан. Нэр нь Трухачевский. Трухачевский гэдэг зарим нь Трухачевский гэдэг янз янзын өргөлтөөр хэлээд Трухачевский гэж ярьж. Трухачевский гэж хүн гарч ирсэн. Тэгээд нөхөр нь бол ер нь тэр их нэртэй одоо хөгжмийн багш болж өгөөд байгаа л асуудал юм л да. Тэгээд нөгөө хоёр ч хамт ингээд хөгжмөө тоглолтог ингээд болж байгаа юм л да. Тэгээд Трухачевскийг хараад бол мань хүн бол яг үннийг хэлэхэд постны шүү эхнэрээ Трухачевский хоёрыг ингээд бэлтгэлээ хийж яхад ингээд яг сэтгэл зүрхэнтэй ийм хардахгүй байгаа юм л да. Зүгээр эхлээд хардахгүй. Тэгтээ эхнэртэй ийм би хардж байгаа шүү гэсэн байдлаар эхнэрийгээ ингээд сэтгэл санаагаар жоохон тий таглаад байгаа байхгүй тий жоохон даун болгож молох гээд нөгөө байдланд дамжсан үнэхээр хардаж энэ тэгэхээр за тэр гэдэг одоо бүр ингэж байн ирдэг болсноо гэдэг юм уу ийм сонь юм бодож эхлээд тий ингээд зохиол цаашаа ингээд үргэлжлэнэ гэдэг. За ингээд мань хүн болвол ингээд яг номыг нь за монгол хэл дээр бол орчуулагдсан байгаа Крейцерийн сонат гэдэг тий. Яг номыг нь ингээд аваад 200-аад л хуцтай жижиг ном тууж байгаа шүү дээ. Ингээд уншихад бол яг энэ хүний монолог юм шиг номын ихэнх хэсэг 80% нь явж байгаа байхгүй. Тэгэхэд тэр яг энэ минийсээ ярьсан энэ бүх үйл явдлуудын талаарч гэдэг юм уу эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийг юу гэж боддог, гэрэлтийг юу гэж боддог гэдэг тэр хүний идея нь бүр илэрхийлэхтэй бол бүр маш юм сэтгэл хөдлөл бүхий. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь ийм эрэгтэй хүнд ямар ч хэрэггүй зөвхөн хүчил тачаалаар эрэгтэй хүнийг үргэлж шоронд байлгаж байдаг бараг шулам шиг ийм хүмүүс шүүдэж гэдэг юм уу. Ийм бүр яг унших юм бол яг тэр орчдыг унших юм бол бүр амар тийм үг хэллгүй тэгээд яг шууд яг мэдэгдэж амтагдаад байгаа юм л да. Яг миний хайжууд яриад байгаа юм шиг тийм их тийм хүчрхэг ингэж бичсэн ийм монологууд бүхий юм ном байгаа юм л да. За тэгээд постны шиг бол за окей би бол зүгээр ингэж юу ч болоогүй байхад хардаад байгаа юм байна гэж бодоод за тэгээд нэг ийм ойролцоох бас нэг ийм үеэс лөө ойролцоох нэг газар руу ажил хэрэгээр нэг 2 хоногийн хугацаатай гээд явахаар болдог. За тэгээ мань хүн явахаар болох технэртэй чи намайг хоорохгүй үстэй ер нь би чамайг хоорохгүй гэдэг технэр нь хэлээд за гэд. Тэгээ ингээ яваад өгч юм л та.
Тэгээ мань хүн очоод нөгөө газар руу очоод ерөөсөө нэг хоногчгүй өглөө 5 цаг гэж сэрэл шүнжэнгөө унтж чадахгүй ч үлээ сэрэнгүүдэл нөгөө хоёрыг хамт байгаагаар олон дахин толгойдод тоглогдчих харуулаад энэ хоёр намайг хуурж байгаа заваарж байгаа гэж шууд өөртөө итгүүлээл. Тэгэл шууд нэг хүнийг за морь аваад иргээл шууд гэрлүүгээ дахиад очсон байгаа байхгүй. Тэгээд 2 цаг дахиж гэрлүүгээ очсон. Тэгээ мань хүн бодохдоо бол энэ Тухачевский гэдэг хүн чинь эрүүл сайхан биетэй гэрлээгүй ийм хүн одоо ийм хүнийг манай эхнэр сонирхон үсттэй. Тэр хүн ч гэсэн манай эхнэрийг сонирхон үсттэй. Би яагаад гэвэл эхнэрийгээ сонирхсан учраас энэ хүртэл сонирхлоо штэ. Тэгээ ер нь би хин гэжгээд шууд хардалт явагдчихж байгаа байхгүй тий. Хардалт гэж бас юм айхтрийн трики. Яагаад гэвэл хардалт болон атаархал гэдгийг та англи хэл дээр хоёр өөрөөр хэлтэй. Боломжтой юу? Яг адилхан нэг үг байгаад байдаг байхгүй. Jealousy гэж байгаа шүү дээ. Хардалт атаархал яг нэг байгаа байхгүй. Тэгэхээр постны шиг бол төгөлдөр хуур тоглож чадахгүй, эсвэл хийл тоглож чадахгүй. Тэр хүн чадна. Атаархч тэр хоёр ингээ гоё хөгжмөө тоглоход нь постны шиг бол маш олон удаа сонссон байгаа шүү. Хажууд нь зогсоод ч гэдэг юм уу, эсвэл гэртээ байхдаа сонсож байгаа байхгүй. Тэр хоёр ямар хөгжим тоглодог вэ гэхээр Крейцерийн санаат болж байгаа би тоог нь. Эмэгтэй нь төгөлдөр хуураад тоглоод нөгөө Тухачевский Парис төгссөн сайхан залуу хийлээ тоглоод зогсоор чинь хажуунаас нөхрөө хараад өөрийгөө хинж биш гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр атаархагч нэгэн болчихж байгаа байхгүй юу хардагч нэгэн болчихж шүү дээ. Тэгээд яг одоо бас ингээд үзэгч нар маань ингээд Крейцерийн санаат гэж хайгаад YouTube-ээс ингээд хайх юм бол юм 40 минутын маш гоё перформансууд гарч ирэл л дээ. Тэгээд яг энийг сонсчоод энэ номыг унших юм бол яг мэдрэн л дээ. Бүр явцаа тохиолын үзэгдэл үйл явдал, хардалт, гэрэлт энэ хоёрын асуудлууд хэрүүл тэмцэл гэдгийг зүгээр хөгжмийн сонсоход шууд энэ философиг нь ойлгочих хэмжээний тийм маш сонирхолтой ийм хосол явж байгаа юм л да. Тэгээ мань хүн яагаад ингэж бүр маш их хардах болсон гэдэг шалтгаан нь бол цаашлаад энэ хөгжим нэг өдөөгч одоо хүчин зүйлэнд катализатор нь болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө чинь хөгжим тоглож байгаагийн дотроо буулгаад хөгжмийг нь чихэндээ сонсоод бүх үйл явдлуудыг болсон мэтээр бодоод тэг гэрлүүгээ ингээд явж байгаа юм л да. За тэгээ мань хүн ингээд оцсон чинь гэрийнх нь үйлчлэгч слоган байжсэн. Тэгээд манай тэм байгаа бай гэдээ асууж Тухачевский ирсэн шүү дээ нөгөө юмхтэй агаар өөрөөр те одоо нэг 9-10 цагт ч юм бол өглөө авах те. Тэгэхэд л мань хүн заац гэл бүгдийг шийдчихэж байгаа. Тэгээ нөгөө слогагаа чи багзаал яваад нэг тим аваад иргээд юмдээ болчихж байгаа. Тэгээ гэрээ хөнгүү болгож чаад ямар ч тотлох баримтгүй болгож чаад гэрчгүй болгож чаад тэгээд гутлаа тайлаад тэгээд маш юм зөөлөн өрөөлөөгөө ингээд алхаад замдаа алхаж явж байхдаа хан дээрээ өлгсөн байсан Дамаскаас ирсэн хурц иртэй мөхөр одоо махир дээр шинжаал аваад тэгээд ингээд цаашаа очиод өрөөнийхөө хаалгыг тас гэдэг ингээд онгойлгосон чинь нөгөө хоёр ч байжсэн. Гэхдээ бас нэг айхтар зүйл нь нөгөө Толстой тэр хоёр одоо яг бие биетэйгээ унтсан уугүй юу гэдгийг бол ерөөсөө зохиол дээр гаргаж хэлээгүй. Тэр хоёрыг ямар байдал зүгээр хөгжмөд авчихсан байж болно шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг яг үнэхээр нэг тийм юм болцсон ч юм уу те. Энийг бас л асуулт болгоод орхичихж байгаа байхгүй. Тэгээд эхнэрийгээ хөнөгөөд яг тэр үед нь хөнөөж явах үед нь Тухачевский гарч цугтаад эхнэрийгээ бол нэг утгалж байгаа юм л да. Тэгээд корсетнаас нь ингээд цугсан гэж шүүрээд одоо тусалж байсан гэж. Тэгэхээр корсеттэй байна гэхээр тэр хоёр магадгүй ямар нэгэн харилцаанд ороогүй байгаа баха гэдэг бас нэг юм хинтийг өгөөд байгаа юм л да. Уг нь цэвэр хардталтаар л өнөжж байгаа гэдэг тийм бас юу гэдэг сэтлийг уншигч төр төрүүлж байгаа юм л да. За ингээд ихнэрээ ингээд хөнөөчлөө Тухачевский зугтчлаа. Тэгээ одоо мэдээж угаасаа постны шиг бол баригдлаа. 11 сар мөрдөнд байна. Одоо мөрдөн гэж ярих уу те байцаагдаад ингээд байлаа. Шүүх хурал нь боллоо. Мань цагаатглаа. Цагаатгаж байгаа ерөөсөө хамгийн гол очрол ихтер нь ерөөсөө 100% хуурсан байна гэж шүүх шийдчихэж байгаа байхгүй тий. Тэгээд нэр хүндээ хамгаалахын тулд тухайн үеийн Оросын нийгэмд бол энэ явдал нь түгээмэлж байсан байх, хүлээн зөвшөөрөгдсөн ч байх. Тийм учраас цагаатгагдаад одоо ингээд тэр шүүх хурлын дараагаар галт тэргэнд суугаад ингээд явж байхад нөгөө яриаг сонсоод тийгээс ял завшчлаа юм л да. Тий. Юу хайр гэдээ орж ирж байгаа чинь тийм учиртай байгаа байхгүй тий. Тэгээд тэр хайраас болоод би юм байдалд хүчлээ шүү дээ. Би амьдралаа тэр чигээр нь алчлаа шүү дээ. Нөгөө 5 хүүхдээ бүгдийг нэгт мэгчтэй өгөөд тэг өөрөө хаашаа ч юм явж байгаа. Бас энд бас Толстой бас бичихгүй байгаа байхгүй зохиогч харуулахгүй байгаа байхгүй. Тэр хүн одоо зүгээр л гэл ямар ч тийм зориггүй юм хүн болоод ингээд өнгөрчихөж байгаа юм л да. За ийм ерөнхийдөө ингээд
болж өнгөрдөг юм зохиол үндсэн зүгээр үйл явдлыг ингээ хэлэхэд юм байгаа ч гэсэн яг ингээд уншиж үзээрэй гэд ялангуяа залуучууд охтуудад те санал болгоё. Тэгээд гол ёс суртахууны асуудал руу ороход бол орчин үеийн нийгэмд ёс суртахуун маш эмгэнэлтэй болсон, маш доод түвшинд хүрсэ. Маш муу байр суурийг эзэлдэг. Дээрээс нь гадна талаас позны шиг бол царайлаг цэвэрхэн хувцалсан ийм хүн мөртлөө дотроо муухайгаа нууж авсан ийм хүн байгаа хгүй хардталтаач гэдэг юм уу те. Ийм зүйл байдаг шүү гэдэг. Толстой 2 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа юм л та. Дэлхийн баг хамгийн хүн төрөлхтний биднэрт байгаа хамгийн complete delusion буюу хамгийн бүрэн гүйцэд ийм хий хоосон зүйл бол хайр дурлал юм аа. Үүдийн мөнхийн хайр юм аа гэж хэлж байгаа юм л да. Хүн хэнийгч хизээч хайрлаж чадахгүй. Навсегда гэсэн ойлголт огт байхгүй. Үүд хайрлна гэсэн ойлголт огт байхгүй гэдгийг Толстой ингэж тавьж харуулж байна л да. Тэгэхээр мань хүн бол ягаад ийм зохиол бичих болов гэдэг бол бас өөрөө цаанаас мэдээж утга учиртай. Залуу хүүхдтэй байсан София Андреевна 34-тэй дөө гэрлээд 18 дэх хүүхдтэй гэрлэж байгаа шүү дээ. Толстой өөрийн хайрын түүх бас маш бодлоонтай шүү дээ. Манай чи ерөөсөө мөрөөдө тоглоом за тэгээд тэр хүүхэн шуухны асуудал бол бас л тэгээд дагуучч одоо тэгээд 20 гараад их сургуулийн үетэй байж чи яг л одоо нөгөө эрэгтэй хүний юм шолгох хэлгээд бас аваагүй л нас л та. Тэгээд хийж болохоор тест нөө чиний хэлдэг нөө шорон гараагүй ч юм уу яадаг ч тийм. Тэгэхээр Толстой өөрийн намтар ингээд судлахаар тийм байгаа даа. Тэгээд сүүлд нь чинь нөгөө 18 настай энэ Софиятай гэрлээд би түрүү буруу хэлсэн байна. 9 хүү 4 охинтой болсон юм байна. Их олон хүүхдтэй болоод. Тэгээд энэ чинь айгүй ойрхон зайтай хүүхдүүд гараа. Тэгээд нөгөө энэ 9 нийтээ 9 хүү 4 охиноос чинь бараг 5 байна уу да. Багдаа нас орсон гэдэг байхгүй. Тэ ер нь нэг тийм урт наслаагүй гэ. Тэгээд хүүхдүүдээс нь бол ер нь яг хуу тэр Сергей гэдэг байгаа. Тэр Сергей гэдэг хүн бол хөгжмийн зохиолч, хөгжим судлаач болсон. За тэгээд тэр Октябрь хувьсгалыг бол давж чадсан. Тэгээд цагаачлаагүй зөвлөлт холбоо тусдаа үлдэж чадсан цорын ганц хүүхэд нөхгүй. Сүүлд нь яг тэр хүн бол Сергей бол нөө хөдөлмөрийн гавьны улаан тогтоогоор шагнагдсан ийм одоо хүн байгаа байхгүй. За тэгээд Татьяна гэдэг байна. Тэгээд тэр охин нь Илья гэдэг одоо зохиолч болсон. Тэгээд Америк руу цагаачлаа гарцсан байт юм аа. Чи 1916 онд Америк руу гараад авсан. Лев гэдэг хүн бол уран баримлч болсон. За тэгээд Шведэд цагаачилж амьдарч ирсэн. За Мария, Пётр гэл ингээл хүүхдүүд нь байгаа байхгүй. Тэгээд Андрей гэдэг нэг хүн бол Орос Японы дайнд оролцож байсан. Тэгээд Петроград тодчод цусны одоо бохирдлаас болж идэвхтэй нас орсон гэх мэтлэн гэдэг энэ хүний өөрийн амьдрал бол айгуу тийм адармата. Тэгээд магадгүй тэр өөрийнх нь туулсан зүйл яг тэ өөрийнх нь одоо тэр эмэгтэйчүүдтэй хамт цагийг өнгөрөхжсэн тэр сайн болон муу туршлага нь бас энэ зохиолыг бичгээ. За Анна Каренина дээр бас цохолцож гарч ирдэг те. Нэг олон цохолцож гарч ирдэг. Тэр нь Толстой бол яг өөрийнхөө санаа дүрээр шууд гэдэг maeгээд өөрийнхөө хэлчихэж байгаа те. Тэр судлаач нар бол ер нь л Толстой бол өөрөө ийм юмыг мэдэрчээс учраас өөрийгөө бичсэн, өөрийнхөө амьдралыг бичсэн гэж үзээд байгаа юм л да. Гэхдээ судлаач нарын дүгнэлтийг үзэхээс өмнө хувь уншигчийн зүгээс уншиж байхад бол ер нь шууд харагдаж байгаа. За энэ Толстой бол тэг өөрийгөө бичлээ шээ. Энэ яг биш тэгээд яг тэгвэл нөгөө яг бичлэлтийн хэв маяг нэр нь бол босод зохиолуудтайгаа бодох юм бол арай өөр нэг юм хувь хүний өөрийн нэг confession гэж ярьдаг шүү дээ. Одоо 8-члал юм шигээр ингээ харагдаад яг өөрөх нь нүгнүүд нь явж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ дээр бол яг гол дүрийн постны шүүгээр дамжуулж хэлж байгаа үйл санаа нь бол хайр дээр суурилсан гэрэлт байх боломжгүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр хайр гэрэлт хоёр бол энэ хоёр бол адилхан биш ээ, хамт байх боломжгүй гэж үзэж байгаа. Энийг хотлаа гэж үздэг. Яг ер нь бол нөгөө хүний өхөн төрхөн үнэн, өхөн үнэн энэ хоёр л үнэн гэж ярьдаг штэ тий. Бос бүх зүйл худлаа гэж тий. Гурамч гэдэг. Тэгээд яг Толстойн юунуудаас бас ингээ харж байхад бол өөрөө бол яг тийм санаа бол гарч ирдэг байхгүй. Нэг хүнийг одоо насаараа хайрлах гэж хизээж байхгүй. Энэ бол худлаа. За ингээд албан ёсоор ихнэр болгоод ингээд авчихсан юм байж.
тэр хооронд өчнөө юм тайлбар болж байгаа. Тэр бол эмэгтэй хүний хувьд тэр мөн адилхан эрэгтэй хүн ч тийм байдаг гэдэг ийм одоо юу бол яг ингээд Толстой юмнаас гарч ирээд байгаа байхгүй. Одоо та хэлсэн шүү дээ. Толстой бол философийн хувьд бол христийн шашны философи тал руугаа. Энэ критикийн санаад эхлэхдээ хамгийн ихний мөрөн дээр одоо би мартчих Библийн Йовын номон дээрээс иш татдаг билүү нэг тийм шууд ийм үг байгаа юм л да. Тэрэн дээр бол шууд хэлж байгаа хэрэг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хараад шууд тэр эмэгтэйг эзэмдэх санаа бодол төрлөөлвөл аль хэдийн тэр хүнтэй унтсантай адилхан манаалын хувьд гэдэг байдлаар тэгэхээр хоцыг нүдэрээ тайлцсан тэр үлийг үлдсэнтэй адилхан тийм болдог гэдэг. Ер нь одоо энэ шүү дээ. Тийм толгойд. Гэхдээ тэр нь яг бодит амьдрал дээр үлддэгцэнтэй адилхан үлдсэн гэсэн үг. Тэгэхээр тэр эмэгтэйтэй одоо юу яаж болохгүй. Тэнд ямар ч хайр байхгүй. Энэ бол физиологийн асуудал, энэ бол оюун санааны хайр. Тэгэхээр энэ физиологийн хайр, секс. Энэ болон хайр хоёр нэг байх боломжгүй гэж Толстойгийн яг өөрийнх нь философи үдс санаа байгаад байна л да. Тэгэд мань хүн бол амьдралынхаа сүүл үед бол энэ abstinence буюу ямар ч физиологийн үржилт гэдэг юм уу эсвэл таашаал мэдрэхгүйгээр хоёр хүн бие биенийг хайрлахыг л хайр гэж нэрлэх юм байна. Тэр хоёр унтлал бол тэнд хайр байхгүй. Шил өөр юм бол авчна гэдэг ийм байдлыг Толстой хувь хүний хувьд өөрөө итгэж явсан байгаа байхгүй. Тэрийг зохиолдоо яг Познишвийн дүрээр ингэж оруулаад ирж байна л да. Гэхдээ хамгийн сонирхолтой нь егөөтэй нэг зүйл хэлж байгаа гэдэг нь ном дуусах гээд хамгийн сүүлийн абзац дээр явж байхад ер нь Познишв хэлэхдээ миний хэлсэн зүйлс ийм байна. Гэхдээ ер нь миний буруу бол байсан юм байна да гэдэг юм чинь. Тэгэхээр одоо юу гэсэн үг те? За ийм байдлаар. За тэгээд энд бол бас энэ эрхчүүд үнэхээр эрх мэдэлтэй юу энэ төр гэдэг нэг юм яг дүрээрээ ингээд оруулж ирсэн Познишвийн санааны ганц нэг юунуудыг бас уншия л да те. Познишв хэлж байгаа байхгүй одоо нөгөө нэргүй дүрд бол яг өнгөн дээрээ бол эрхчүүд эрх мэдэлтэй байвч түүний ард эмэгтэй хүн эрэгтэй хүний сул тал дээр тоглолт хийж тэднэр хүсснээ биелүүлүүлдэг. Наад захын жишээ бол дэлгүүр рүү ороод үзэхэд 90% нь эмэгтэйчүүдийн бараа байгаагаас бол харж болно. Тийм учраас хамаг юмаа ил гаргасан, бариу задгаа хувцсан эмэгтэй харахаараа цагдаа дуудаад энэ аимшигтай зүйлийг эндээс холдуулаач, намайг авраач хэмээн гуймаар санагддаг энэ ийм юм хэлээд амлах тийм. Нэг үеийн боолчлол өнөөдөр чивээр оршин тогтносоор байгаа бөгөөд эмэгтэй хүнийг таашаал авах зэвсэг болгон түүнийг боолчилж байна. Иймээс эмэгтэйчүүдэд хандах хандлага, эмэгтэйчүүдийн өөрсдийгөө харах үзэл бодлыг өөрчилсөн цагт л үүнийг халж чаднаа. Тэгээ гэр бүлийн амьдрал үнэхээр хайр дурлал дээр тогтдоггүй гэхэд хайр дурлал гэдэг нь хүний биологийн хүсэл сонирхол дээр тулгуурласан түр зуурын мэдрэмж бөгөөд эцэстээ энэ нь амиа хичээх үзэл болон бие биетэйгээ дайсагнадаг. Өөрсдийнх нь өвтлээ хамгаалan өмгөөлж буй үзэл баримтлал нь тийм үн цэнтэйдээ бус бие биедээ буулт хийж чаддаггүйгээс болж гэр бүлийн амьдрал мөнхийн зөрчил маргаан дунд оршдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцаанд адгууслаг шинжээ хадгалсаар байх нь эц төгсгөлгүй зөрчил үл ойлголцол руу хөтөлдөг. Хардалт гэдэг чинь яасан ёрын мэдрэмж вэ? Хардалтын араатан сэрж үүрэндээ хархиран байхагаад өсрөн босох гэхэд нь би айж шалвхан цоожлоо энэ гэдэг ингээд. Тэгээд эхнэрийг хөнөөснөхөө дараа гэж хэлж байгаа. Би хүүхдүүд рүүгээ түүний хавдаж яд цохигдсон нүур рүү хараад өөрийнхөө эрхийг бардам зангаа анх удаа мартаж эхнэрийг хүн гэдгийг анх удаа олж харав гэж байгаа. Бүхснийхэн дараа. За ингээд гих мэд энэ бол нэг яг зохиолоос ингээд унших юм бол тийм дарк л та тий. За ингээд ерөнхийдөө ингээд дүгнэд хэлэхэд бол бас энд бол бас нэг зүйл бас хайж болохгүй. Энэ бол за философийн хувьд бол энэ бол тэр чигээрээ 100% шахуу христийн морализмд бол тулгуурсан юм зохиол гэж явж байгаа. Дээрэс нь энэ хөгжмийн философи гэдэг санааг бол маш томоор бол гаргаж ирсэн. Хөгжим бол тэр чигээрээ философи. Хөгжим бол тэр чигээрээ хүний дараагийн үйлдэл хийх катализатор буюу өдөөгч хүч. Тэгэхээр хөгжмөөр дамжиж юу ч хийх боломжтой. За ингээд
Иймэрхүү санааг бол гаргадаг. Тэгээ ер нь бол энэ барууныхан бол юу гэдэг Германы хөгжмийн зохиолч, Австрийн хөгжмийн зохиолч гэдэг юм уу. Тэднийг бол хөгжмийн философч нар гэж өөрсдөө нэрлэдэг юм байлээ л. Тэд бол зүгээр композер бол биш, философ. Одоо философер нууд шүү дээ гэдэг байдлаар энэ санааг бол Крейцерийн санаатаараа гаргаж иржээ гэдэг. За тэгээд эцэст нь дүгнээд хэлэхэд бол Крейцерийн санаат нь зөвхөн зохиол биш, харин нийгмийн, ёс суртахууны, философийн туршилт юм аа. Уншигч нарыг туршиж байгаа туршилт. Толстой бол гэр бүл, хайр, бие махбодны хүсэл, ёс суртахуун, хардалт гэсэн сэдвүүдийг нэг дор авчирч уншигчид өөрийн дотоод ертөнцийг эргэцүүлэн бодох боломж олгодог. Зохиол нь төгсгөлийн хувьд харамсалтай бөгөөд сэтгэл зүйн хүчтэй нөлөөтэй бөгөөд амьдралд хайр ба итгэлцэл ямар чухал болохыг харуулдаг. Энэ дээр мөн гэрлэлт гэдэг болвол хайр дээр суурилдаггүй, харин тухайн хүмүүсийн зуршил гэдэг юм уу, эсвэл хүсэл, шаардлага дээр тулгуурлаж хүмүүс гэрэлдэг. За мөн тухайн нийгмийнхээ хавчлага гэхүү, нийгмийнхээ хэрэгцээнээс болж хүн гэрлэх ёстой учраас гэрэлж байгаа юмаа гэдэг ийм байр суурь дээрээс ингэж ханддаг. За тэгээд энэ дээр за бас нэг сүүлийн нэг үгийг нь хэлэхэд бол ер нь насан туршийн хайр гэж байх боломжгүй гэдгийг бол Толстой гаргаж иржээ. Гэхдээ тэр харин цэвэр ариун байх хэрэгтэй. Цэвэр ариун ирэх юм бол тэр хайр гэдэг. Тэгээд ийм их зөрчилтэй юм санаа байна л да, тий. За. Гэхдээ энэ бол яг 100% бол дүгнээд бол үлдээгээгүй шүү дээ. Одоо тэгэхээр одоо хайрыг 100% үүсгэж байгаа асуудал болчихно л да, тий. Тэгээ манай үзэгчид, сонсогчид манай өөрсдөө бас Крейцерийн санаатыг бол унших хэрэгтэй. Айгуу тийм одоо ч нэг 200 гаруй хуцтай нэг тууж шүү дээ. Повест гэдэг ч одоо тууж тий. Тэгээ мэдээж одоо өөрсдөө бас дүгнэлт хийх бүрэн сонголт ирэх нь бол байгаа шүү дээ. За ингээд Крейцерийн санаатын задлан энэ хүрээд дуусчих шиг байна. Ер нь бол яг би яг одоо Толстой 3 бүтээлийг л уншиж байсан. Воскресеньег уншиж байсан. 4 юм байна. Хажи Муратыг уншиж байсан юм байна. Тэгээд Война и мир бол уншиж байсан. Тэр бол их том бүтээл шүү дээ. Тэгээ хамгийн сэтгэлд үлдсэн бол мэдээж бол Анна Каренина. Тэгээ Анна Каренина бас ер нь ингээд цаашаа бас бид нар ингээд задлан гараг гэдээ яагаад явах байх. Тэгээд яг Оросуудын бичсэн зохиолуудыг задлахын задлан маань ер нь нэлээд тийм хайрын хүнийг болоод ах шиг байна тий. За хүн үзэгчтэй манай яг нэг зүйл хэлэхгүй байна. Яг алуулах. Хайр дурлалыг ерөөсөө бүр огт буруутгаг үүсгээгүй, гэрэлтийг огт буруутгаг үүсгээгүй. Зүгээр энэ Толстойн ийм санаа, Познишвийн санаа ингэж явж байгаа, ингэж бодож шүү. Гэхдээ зүгээр үзэгч та бүхэн зүгээр эргцүүлээрээ, бодоорой. Дээрэс нь ягаад залуу хүмүүс зориулаад байна гэхээр гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох, гэрэлт болох гэдэг чинь хариуцлагын асуудал шүү. Ганцхан хайр гэдэг, ганцхан дурлал дээр гэж бити авч үзээрэй. Энийг хариуцлага гэж бодоорой гэж хэлж байгаа болохоос ш. Ер нь хүн төрөлхтний хамгийн гайхалтай зүйлс нэг бол хайр шүү дээ. Тэрийг бол үүсгэж болохгүй гэж хэлэхгүй бас болохгүй бах тий. Тэгээ манай үзэгчид бас комент өчгтэй бас гоё соёлтой боловсон дээ комент хэлгээгээрээ. Сайхан комент байх юм бол бид нэр одоо урам зориг аваад илүү сайн одоо дугаар хийх болно шүү дээ тий. Тийм болохоор та бүхнээс энийг бол бас гүнээ хичээнгүүлэн гоёа. Дээд зэрэглэлийн цэвэр бүр хорхойн торог хамгийн тансаг хийц тод торог. За гэдэг хүн үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд өнөөдөр бэлдсэн Крейцерийн санаатын задлан дугаар энэ түрээд жаргаж байна. За дараагийн задлан дээр хэд одоо юмнууд байна л да. Одоо тэгээд энэ дээр бол нөгөө өсгөөгөө чирж оруулж ирнэ. За Михаил Афанасьевич Булгаковын Мастер Маргарита хоёр гэж бас нэг хэцүү юм байна те. Тэгээд доктор Живаго байна. Энийг бол бас заавал ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Бас л ийм гэр бүлийн аюул сони харилцаа. Тэгээд одоо хувьсгал гэл ингээл явдаг. Нобелийн шагналтай бүтээл. За ер нь дараа нь
За Дэлгэр Батман ер нь алиг онилж байна. Одоо ингээд юу гэдгийг Крейцерийн санаат манат ингээд ярьсан ч одоо нэг жоохон буулгаж ирэхгүй болохгүй хаа. Жоохон Александр Дюмагаас явъя гэж бодож байна. Гоё шудраг ёс яриа л те. Ховсгал яриа л эргчлөө тэр ярил бас гоё юм болов. Бас гоё романтик студийг ярих юм бол те. Тэгээ дээрэс нь Испани хэлтнүүдийг оруулж ирэх гэж бодож байна л та. Ер нь Габриэл Гарсиа Маркес 100 жилийн ганцаардлч юм те. Бас гоё өнгө штэ те. Кихот ноён ч гэдэг юм уу те. Тэгээ Дон Кихот. Тэднээс оруулж штэ. За их мөн үзэгчтэй дараагийнхаа дугаараа бүгд уулзцгаая. Яг алуулах гэж. Үгүй. За халаалгасан тэгээ. Яг уус бүр яг ална. Энэ юу гээд байгаа юм бэ тэгээ. Тэгээ угсаал атак л да угсаа. Би бүр яг сая бүр комент уншлаа ш бүр ирээдүйн комментиг. Юугаа мэдээ гэж гэрэлцээ. Тийм яг чи одоо хин бэ бацаана гэдэг. Чи хүүхэд тижээж үтсэн юм чи. За манайхан дуусгах байгаа шүү. За